Google Earth программыг танилцуулъя. Google Earth бол хиймэл дагуулын зургийг ашиглан дэлхийн гадаргуйг дүрслэн харуулдаг онлайн суурьтай платформ юм. Өнөө үед цаасан газрын зураг гэж интернет ашиглан дэлхийн хаач хүрэх боломжийг Google Earth програм олгож байна. Google Earth программыг ашиглахад хамгийн хялбар хувилбар нь Google Earth Pro юм. Google Earth программыг ашиглан газар зүйн солилцлоор хайлт хийх, зай хэмжих, талбай тооцоолох, сонирхсон газрынхаа хот хорог гүтгэр болон гадарга дээрх зүйлсийг 3D байдлаар харах, гадаргын зүсэлт хийх боломжтой. Google Earth программын цэснүүдтэй танилцъя. Ерөнхий харагдах байдал нь юм байна. Зүүн дээд булан буюу энэ үндсэгт файл, edit, web, tools, add, help гэсэн үндсэн 6 зэстэй. Зүүн талын энэ хажууд search буюу хайлтын хэсэг, places буюу тэмдэглэгдсэн газрууд, layers буюу давхаргууд гэсэн хэсгүүд харагдаж байна. Харин программын цонхны дээд энэ хэсэг түгээмэл хэрэглэгддэг командууд байна. Эхний команд place mark буюу цэг тэмдэглэх, polygon буюу битүү дүрс талбай тэмдэглэх, pad буюу шуман дүрс зурах. Image overlay буюу зураг нэмэх, фото зураг нэмэх. Record буюу бичлэг хийх. Historical imagery буюу зургийн огноо харах. Sunlight буюу хаана өдөр хаана шөнө болж байгаа буюу бодит цаг хугацааны зургийг харуулах. За энэ зэсэн дээр дарахад дэлхий, огторгуйн, ангараг, сарны гадаргуугийн алийг нь харах вэ гэдгийг сонгоно. За ruler буюу хэмжигч багж, урт өргөн талбайг хэмж. Email буюу мэдээллийг илгээн. Print буюу хэвлэн. Save image буюу тухайн хадгалсан тухайн талбарыг хадгална. За энэ хэсэг дээр бол Google Map дээр харна. Харин сүүлийн энэ хэсэг дээр бол Google Earth веб хувилбараар харна. За хулгыныхаа баруун зүүн товчлуур дээр дараад томруулж жигрүүлж зөөмөлж харах боломжтой. За доотлын энэ хэсэгт image delete буюу тухайн зургийг авсан хугацаа харагдаж байна. За энэ дээр солилцол харагдаж байна. Alt буюу энэ дээр зургийг авсан өндөр харагдаж байна. Mile буюу бэрээр илэрхийлсэн байна.